Нарав Жандос гэдэг би дотоодын зэргийн 816 дугаар ангийн хамгаалтын 1-р салбарын хамгаалтын ажилтан ахлагч Жандос. Ялан Улаанбаатар марафонд 5 дугаар байранд орсон. Энэ жил сая ингээд 42 км дурлалдаад ингээд 6 дугаар байранд орсон. Түрүү жил бас яг энэ 42 км дурлалдаад 5 дугаар байранд орсон. Энэ жил болохоор түрүү жилийг бодвол гадаадаас ирсэн тамирчид маш их байлаа. Айгүй их өрсөлдөөнтэй. Герман, Англи, Япон айгүй их ирсэн. Марафон дээр болохоор яалчууд 30-35-аас хойш марафон яг эхэлдэг байхгүй юу? Эхний 30 км л хүн өөрөө яг тодорхой хэмжээгээр гүйчин наад тэрнээс цааш хүний бие биеслэг ингээд дийлхэ байлаад ирдэг байхгүй юу? Тэрэн дээр л яг ингээд марафон гэдэг чинь ингээд төсвөр төвчээр шаарддаг байхгүй юу? Тэр яг ингээд төвчээрээ гаргаад тэрэн дээр л за би одоо энэ дээр л теснэ гэж теснэ тийм спорт байна. Яг оролж байгаа л за би ингээд ядарлаа жоох инглиш гэх юм бол тэгээд дийлхэ байлаад замаас гарах магадлал маш өндөр. Тийм болохоор өөрөө ерөөсөө тэгж бодохгүйгээр за би энийг ялан дийлнэ, би чадна гэсэн сэтгэл зүйтэй ичжэл марафонд гэж байгаа. Бас ингээд уралдаад хүмүүстэй уралдаж байхын хажуугаар ингээд цагтаагаа уралддаг. Цаг болгоно болохоор одоо марафонд уралж байхад бол би цагаа зүүж уралдаг. Тэгээд тэрэнд болохоор километр болгон яг хэд дээр явж ийн бүгдийг ингээд хараад би цагтаагаа өөр өөртөө бас ингээд давхар уралдаж явдаг спорт байгаа. Хамгийн анхны тэмцээн сэтгэл зүй гэвэл одоо хамгийн анхных нь би Эрдэнэ марафонд орж исэн. Хамгийн анх тэгээд дөнгөж хичээлээд 1-2 жил болж исэн. Тэгээд анх уралдаал гараал ингээд урд явж байхад айгүй их ингээд баярлаа, догшоод айгүй гоё санагдчихсэн. Тэгээд дараа ингээд зөндөө олон тэмцээнд ороод ирэхэд тийм байхгүй болд юм байлээ. Харин хамгийн төсвөр төвчээр хэцүү байсан гэвэл Японы Киксэн марафон байсан. Ингээд яг энэ марафонд яг гараал уралдаад бүхэл бүтэн 33 км явсны дараа ингээд 2 том гүүр гарч ирсэн. Бүр амар том гүүр. Тэгэл фүү гэж одоо яг гарахад бас амар өгсөөр том гүүр байсан. Тэгэл арайчууд даваал гарч ирсэн чи ард нь дахиад нэг том гүүр байж ирсэн. Тэгэл тэр л маш их төсвөр төвчээр шаардсан. Сүүлийн 10 км тэр гүүрийг ингээд хоёулангийн даваад буцаж игээ дахиад нөгөө 2 гүүрээ буцаж давах. Тэр л маш их төсөв төвчээр шаардаж өстэй сүүлд бүр юу ч болсон да өстэй. Барианда орж ирээ дуусаж чадсандаа маш их баярлаад ёо би чадчихлаа штэ гэд тухайд яг тэгж бодогдчихсэн. Бүх тэмцээн дээр ингээ хүн болгон яг уралдаад яг шагнал бас аваад байхгүй. Тэгээд зарим үедээ яг шагнал авч чадахгүй мултрах үе зөндөө байна. Тэгээд тэр үед болохоор за би ишээ улам их хичээх хэрэгтэй юм байна. Би улам л илүү их бэлтгэл хийх хэрэгтэй юм байна гэж боддог. Өөртөө тэгж дүгнэдэг. Орос улбаны улсад очиж 800,500 м-д уралж байхдаа 800 м-ыг минут 54 секунд гүйж спортын мастер рэг хангасан байгаа. Бэлтгэл хийхд болохоор яг 816 дугаар ангийн захирагч болон хамт олон маш их тусалж дэмжиж надад чөлөө зөвшөөрлө өгсөн. Тэрнийхээ хүчинд би маш сайн бэлтгэл сургуультай хангаж ингээд тэмцээнд оролцож амжилттай оролцож чадсан. Тэгээ хоёулаа яг ингээд тамирчин болохоор бие биенийгээ маш их ойлгодог. Манай эхнэр намайг бүр үнэхээр ингээд тусал дэмжиж миний арыг бол бат таадаг. Эхнэр өвтөө одоо намайг энэ амжилтанд хүрэхэд ингээд үргэлж тусалж дэмждэг, намайг байнга миний ард бац загс маш их баярлаа гэж хэлмэ.